샘배처럼 목표대. 생파 샘배노. хамгийн өндөр нь ямар нэртэй уул байдгийг. За мөх хамгаалсан. Шилэн бог. За шилэн бог. За бүсэн санал нэг байна уу? За өөр саналтай байгаа. За алтаа уу. За алтаа уу. За шилэн бог гэж бодвол гараа өргөөрэй. За ихэнх нь байна тийм ээ. За тэгвэл бүхэн шилэн бог далайн өвчнөөс дээшээ хэдэн метр өндөр байдгийг. За тэгвэл багш нь мэдээлэл өгье хүмүүстээ. Шилийн бог бол 1774 м өндөр. Далайн өвчнөөс дээшээ. За тэгээд жаргал сумаас 100 хошиноогоор 60 м байдаг. За жаргал суманд 200 гаруй утарсан галт бол байдгийн хамгийн өндөр нь шилийн бог. За өндөр нь хэд вэ? 1000 м. За тэгвэл өнөөдрийн хичээл Гэмийн тоёгийн шилийн бог. За шилийн бог арманы дүүт задлал хийх. За гачгаад авчих үзүүлээ. За өнөөдрийн хичээлийн зорилго өөрийн гадаад цохол шингийн задлал хийх. За гачгаад аваарай. За min тоёгийн шилийн бог арман Гэмийн задлал хийх. За ширээ болгонд нэг хэсэгчд тараагаад өгсөн байгаа. Бүгд болгоно. За энийг бүгдээрээ маш анхааралтай нэг удаа уншина. Уншихдаа мэдгүй үгийнхэн дагуу тэмдэглээд яваарай. За. Багш өнөөдрийн хичээлийг би үнэлгээ танилцуулъя шүү дээ. За энэ камерын өмнө юм байгаа тийм үү? За энийг та нар юу гэж бодож байна? Тоорой байна гэж бидний тийм ээ. Тоорой аюун тураадаг байсан. Мэдгүй. За харин тоо гэдэг юм байна. Тэрийг атны хүрээ гэдэг юм байна. За энэ дээр болохоор асуугаа тураадаг байсан. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ атны хүрээндээ энд байгаа шагаанаас аваад байна. Тийм ээ. За зөв хариулсан баг шагаанаас аваад нэг үрэнтэй хийсэн. Автобус тийм ээ.
дууссан гэж гараар дууссан. За сайжрангуй, зулгуй хурамч заангаш гаргах.
За аюул зовлон аз сэтгэрийг үлдэн хөөх шашны зан за бүрдэн өвчин гэдэг маань хүүхдүүдээ за ламыг хэлдэг байна шүү. За хэрэгтний хөл хүзэн дуулах дөө. За дөнгөж. За зүйтэй. За хүүхдүүдээ ажлынхаа хуудасны даалгавар 1 рүү ороорой. ажлаа хуудсан дээр нэг хүүхдүүдээ за одоо багаараа ярилцсаар ажлаа нэгтгэх хийгээд. 네, ажлынхаа хуудасаар. Тэгээ нийлүүлээд хариултаа нэг. Тэгээд өөрөө Даавар нэгийг хийж шүү. За хугацаанд дууссан. За нэгдүгээр багийнхан за асуултанд эхнийхээ асуултанд хариулаарай. За асуултаа нэлээд хариулъя. За нэг. За юу асууж. За сонсоорой. Хоорыг нь юунаас болж шоронд болсон бэ? За тэр нь болохоор баавар ноён ингээд тэр ноён хүмүүсээс татвар болгон ингээд эртний эд хөрөнгөнд хороог зөөдөг усгах. Харин хоорыг нь хулгайж авчираад хүмүүс тагаад байсан. Түүнээс болоод шоронд болсон. За эдний багийн хариулт нэмж санаа явуулах юм байна. За багийн энэ хүмүүсийн өдрөс эдний үгтэй нэмж хэлэх нь юу ингэсэн юу тараа өнтэй нэг нийлээд тэр одоо нэг шилнээсээ хамт хата шилнээсээ игээд магтаа цаашаад өгсөн хүмүүс нь алдуур одоо тэр нэг одоо орчин үеийнхээ цагдаас эхлэх хүмүүс энэ хулгай хийж идэж ингэж нэгээд хоо зүйдэг гэсэн. За хоо зүйдэг хайр нөгөө альтернативнээс нөгөө таран. за өөр хариулт хийх байна. За эдний багийн маш сайн байна. За хоёрдугаар баг. За хоёрдугаар. За өчигдөр ажлын хуудасны нэгдэл байгаа. Хэн гэгч юу ямар зорилгоор
зөөсөн байв. Багур ноён өөрийн найзууд буюу түншилтэйг цагаан хэрэг дагуулж зээрэндээ нөгөө эд мөнгөтэй болох нөгөө тараа бэндийг буруу хэрэгтэн болгох гэж эд бүх айлуудын ингэж юмуудыг хулгадаад зээрэндээ хадгалсан. За эцэг маань нэг цагаан мөнгөтэй. Хараатай цагаан хэрэг. За цагаан хэрэг тэр багур ямар зорилгоор дайсыг зүг байсан юм. Агуулдаг юм. Ямар зорилгоор агуулдаг юм. За багур зорилгоор агуулдаг юм тийм ээ. За багур Тараа байн багур нар ямар газар уулзах байна дэрэг За яг зөв. Доснорын шорон тийм ээ. За зөв. За дуршгүй. За дуршгүй. Тараа бэнгийн тийм хатгийн гэж нэрэлдэг байсан байх. Шилийн сайн ирэх гэж нэрэлдэг байсан. Oo зөв тийм. За сайн байна. За Модны нэрээр Монгол хэлний орон ганц байна. Oo зөв тийм сайн байна. За хүмүүс өөрөө өөрсдөө үнэлээд ахны хүрээндээ адууга ураагаа байна. За дараагийнхаа ороо хүмүүстэй За хоёроо ирээ. Энэ хоол бэнд гэдэг хуудасныхаа энэ гадаад шинж гэдэг дээр нэмтвэ. За гэж хоолоо ярьж байгаа санаагаа нэгдээд энээрээ Ундаа шинжний байдаг. Хоёрдугаар даалгавар дотоод шинж байна шүү. цаг зуус болж байна. 3 минут байна. За, после. За, надо первое включить. Так, дарана. Гадаад шинжээ бичээ дарана.
나갔어요. 줄여줬어요. 아, 좋죠. 시스템을. 바람, 니네, 바람을 또 있어요. 자, 할 거야. 끝났어. 자. Дотоод шинжтэй нь сайхан сэтгэлтэй хэрсүү зоригтой. 좋다. 멋지다. Манай бодгоор ажлын 아, 좋다. 나 하나. 나 손가락에 맞춰요. 자, 손가락. хийсэн үйл бодос санаанаас бүрийн дотоод шинжийг тоож өгчээрэй. Дотоод шинжийг сайн бод, сайхан сэтгэлтэй, хүний хүндэтгэдэг харуул талтай зоригтой шийдвэр. 아, 좋다. 멋지네. 나 하나 해봐. Чамдаа санаанаас бүрийн дотоод шинжийг тоож өгчээрэй. Чамдаа ярьсан 자, 하고 누르고도 덕화 주인님은 잘 가르칩니다. 팀에서 복 잘 가르칩니다. 자, 복들은 아키 브랜드 아토가 있네. 자, 올거다 앞으로 하루에 어떤 소화를 뱉지? 아까 진지가 나 생각도 들렸어. 나 아까 진지 애들을 사 문제래. 자, 떴어요. 한 떴습니다. 자, 해봐가. 이쪽으로 가. 자, 얘들아. За манай гол өнгөтний гадаад төсвийг нь 나 샀어라. өдөөний борд одоо шөрөмслөг болсон туранхай гэдэг нь яагаад гэвэл шоронд таригдж байгаа учраас мэдээж туранхаас байгаа. Тэгээд нүдэнд дулаахан маш тайван харагддаг. Тэгээд санаа шиг их бодлоготой.
Наавсан сайн байна. За дараагийн. Манай болохоор гадаад жимстэй бор арьстай хөдөөний шүрмэслэг туранхай. Манай болохоор хоорондоо ярилцж байгаа гадаад хүнээр шүрмэслэг хаан үстэй улаан хацартай бор царайтай гэж бичсэн байна. Хөдөөний шүрмэслэг бор залуу том мэдээ баавар өрнөд 50 хаттай хаан үстэй дор хийсэн. Юунер стар Зөв. За Манай болохоор хөдөөний шүрмэслэг За зүгтээ ингээд бүгдээрээ тоорой бандing гадаад дотор шилжих тодорхой байлаа. Ингээд хахад тоорой банд эерэг дүр байна уу, сөрөг дүр байна уу? Эерэг. За эерэг дүр байна тийм ээ. За эднэрийгээ за дараагийн даалгавар. Дөрвөн даалгавар. За, матаж гэдэг хүмүүстэй ямар баримтан дээр үндэслэж бичсэн бэ? За, тэгвэл яагаад гэвэл тэр 20 минутыг болж өгсөн үнийг чамайг тэгж хийж идэг
гэж хэлсэн. Яг зөв. Маш сайн байна. За хасаа ба. За Манай өвгөн ярьцлаа. Одоогүйд чи муугаа аштай. Шоолтой. Муугаа аштай өөтэй. Зэвтэй. За зүгдээ. За яагаад амхаа гэж хэлсэн бэ? Шин чанараа болгоод хэрсгэн бие барьж чадгүй хүний доор үздэг ганцыг хяздаг хүний доор үздэг намтай сүрэг үг хэлдэг ажлаараа бусдыг сүрдүүлдэг хавч. За зүгдээ сайн байна. За танай баг. За нэмсэн. За тэгтээ. За манай багийн багаар ярьцгаад ажлууд дөрвийг одоо ингэж юм байна. Нөгөө дотоод багийн дотоод шинж чанар нөгөө муугаас гэлтэй хэрцгий тогшин ууртай бие барьдаг үгээр хүнийг иддэг дарамжиж үг хэлдэг ухаатай. Тэгээд энэ хүүхдүүд маань хэвчээ магадгүй муугаас гэлтэй хэрцгий яагаад ухаатай гэж байгаагүй чинь нөгөө тэнэг хүн байсан бол юу яа тэр одоо тороо антай зүгээр одоо жанчаад тэгж байгаас энэ ухаантай хүн болохоор үгээр хийж байгаа болсон. За зүгдээ. Маш сайн байна. За танай баг. Багийн дотоод шинжлэр зөвхөн хол санаатай хурцгийн ховч. За өөр нэг баг байна үстэй. За ерөнхийдөө сайн багт ноёны дүүр ямар дүүрвэ? За бүгд за дараагтай. 자, 문제를 어려웠고 문제가 떠서 보이죠. 여러분 앞으로부터 야마요.
자, Манайх бол гадаад түмээр шинжтэй юм байгаа. Сайдын хувцастай, ширүүн хувцастай, тоороо бандас баг зэрэг ахмад харахад түүний царайтай. харахад үүсэн царайтай. Зүйтэй. Манай багаараа гадаад шилжих хараа биерхүү эд төрөмжтэй хүүтэн царайтай гэж үүсэж байгаа. Үүсэн царайтай. Би нэг юм за. Тэгээ босоо энэ нэг өөрөө бүр эвлэцэг тавьсан. Эд өмгтэй гэдэг нь чинь хүний эд өмгтэй гэдэг чинь одоо шууд танаад бол дотоод шинээр тоор харин нэг эд өмгтэй гэдэг чинь нэг гадаад өмнөс зүс эд хэлбэрээс байсан. Өөрөө гадаа шинжин болгонгод намтай, сахалтай, чимэн хувцдаг ахмад настай. Зүйтэй. Ноён хүн учраас ийм дээ. Надад ийм дээ шуураа. Багвар ноёны гадаа шинжин болохоор тархан сатгалан өмсөг зангидсан хүйтэн царайтай ноёны үнэтэй гоцоор гоцдаг. Зүйтэй. Ингээд багвар ноёны гадаад хүмүүс нэг л нэг ноён юм уу? Сахалтай, ширүүн хавцтай. Үгийн өөрөө ширүүн дөрөв хүн байна тийм ээ. За ингээд нэг багвар ноёны гадаад дотоо шинжээ тодорхойлчихлаа. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээ юу сорж аваа, юу мэдж аваа ингээд дүгнээд үзвэл. За одоо багаар нэг чад ноён гэхээр цаавал яг хүн царайтай уудаартай гэж болно. Гэхдээ тэрнийхээ хүн ухаатай байх хэрэгтэй. Тэгээд хүнтэй эвээрээ байх хэрэгтэй. Тийм биш үү? Миний хувьд бас тийм доктортай зайлшгүй. за Өнөөдрийн хичээлээр би дүүд татдаг хийх. яаж татах вэ? Нөгөө гадаад дотоод шинжийг юм. За гадаад дотоо шинжээ яаж юунаас тодорхойлсон? Барим мэдээл тэр хүний ярьсан За ярьсан гэсэн үг үйлдэл бүх төдөөснээс ингээд гадаад шинжээс дотоод шинжээ тодорхойлж авч яана гэдгийг өнөөдрийн хичээлээр үзлээ. За ингээд гэрийн даалгавар төгсдөө бид өнөөдөр тоороо бандын нүрийг тодорхойлсон. Тоороо бандыг ер нь та нар юу гэж илэрхийлмээр байна? Тэрийгээ шүлэг зохиогоор 4 мөрдөө илэрхийлээд ирээрэй. За 8 мөрд байж болно. За тэгээд энд ахны брэндээ хэрэг апуу хураасан байна. За танах 8. За танах 12. За их апуу ямар яаж апуу ороо. За за ингэж хичээл бүгд орсон байна. За